астрологи ярингууд ч тэ хүмүүс 12 ингээд нэг хэсэгт ингээд хувааж хүнийг тодорхойллоо гэж яриад байдаг байхгүй. Тэгсэн чинь ингээд Нью-Йоркод ингээд нэг баар штэ тэ хоньны ордных нэг бандцсан байна. Яасан гэсэн чинь ингээд нэг тэр баарны эзэн болохоро яг дийлэх ингээд нэг зодоонууд ингээд хоньны ордныхны ихлүүлсэн ингээд нэг анзаараад ирсэн байла. Тэг би угаасаа нөгөө рөөст хийжсэн штэ ингээд хаана ингээд нэг зодон болж ин хоньны ордынхаа шаагаад очсон байдаг гэх тийм яг л ингээд ойлгомжтой л байгаа зү. Тэгсэн чинь би бас ингээд нэг сайн нэг стори үзлээ. Энэ Монгол бүр ингээд Арслангийн ордных ингээд бүр парти зохиож байгаа юм биш тий. Би бүр ингээд what тэгээд таад ингээд төсөөлж үзэж чинь ингээд нэг юм хилэнц ордныхын ингээд нэг парти зохионо гээд fuck яг шаахгүй байгаа гэж. Лавдаг тэр партинд ингээ очих юм бол лавдаг ингээд нэг дарксаар таарах тий хин хаанаас яаж чадахчих юм бэлээ бас юмыг яаждаг. Гэхдээ ингээ астрологи нэг гоё ингээ яалтчгүй ингээд хизээч энэ бол ингээд нэг шинжлэх ухаан байгаагүй энэ бол зүгээр хөгжилтэй байдлаар ингээ байсан ингээ мухарс маягийн pseudo science ингээ байсан. Гэхдээ зүгээр энэ профессионалаар ч юм ингээ нэг хуваагаад ингээ авчингууд ингээ хүмүүсийн ингээ характер нь дийлэх тохиол ингээ хоорондоо ингээ төстэй болоод наачж байгаа тий. Угаасаа ингээ нэг Арслангийн ордныхын л ингээ нөө юу гэх бид нар бол Арслан гэдэг л ингээ парти зохион нэстэ. Угаасаа ингээ утасныхаа wallpaper дээр өөрсдийнх нь зургийг тавьдаг хүмүүс юм чи. Тий. Бас ингээ гоё шааж байгаа шүү. Тэгээ ингээ нөө нэг загсны ордынхын ингээ нэг юм танилцах үйлчлэл ингээ нэг зохиох юм бол ингээ эмочдын цуглаан болох юм болоо тий ингээ нэг яг юм урт төсмөс шат тий. Эмо өөрд давдаа гэж.